За сайн уу манайхан. Өнөөдөр та нартай 2001 онд гарч байсан Гүнжийн өдрийн тэмдэглэл гээд бас нэгэн хөөрхөн киног товчлон ярьж өгөхөөр бэлтлээ. Гол дүрт нь мэдээж Айн Хайдвей эгчмэн тоглож бидний сэтгэл зүрхэнд гинэн томоогүй Гүнжийн дүрээрээ тодрон үлдсэн билээ. Кино маань Мя гэх ээж болон бүдүүн муурныхаа хамтаар амьдардаг жирийн л нэгэн охины өглөөгөөр эхэлдэг. Мя маань өөрийн сайн найз болох Лилитэйгээ сургуультай явж байх ба тэрээр сургуультай үл үзэгдэгч нэгэн болох нь харагддаг. Манай хүний краш болох Жош найз охин Ланатайгаа амны хөндийн бичил биетнүүдээс солилцоол байж байдаг. Энэ одоо эрдмийн цагаан өргөөнд зүгээр үү те? Хичээл дээрээ Мя өөрийн крашийн эсрэг мэтгэлцэх гэж байх ба эндээс Жош бол өөртөө дэндүү бардсан сэгцэн гар болох нь харагддаг. Харин Мягийн ээлж болоход Ланагийн сквадынх нь нийлж аваад гаднах төрхөөр нь шоолж эхлэхэд Мягийн дотор мухаарч амандаа тесрэх бөмбөг тавиад гараад гүйчихнөө. Үүний дараагаар Мягийн ээж нь Женовт амьдардаг эмээн түүнтэй анх удаа уулзахаар ирсэн талаар хэлэхэд нь Мя гайхах хэдий ч уулзахаар болдог. Маргааш нь манай хүнийг эмээн мангар том хашид дууддаг ба түүний эмээн их л цэмгэр Эма байдгийн. Эмээн Мягийн аавыг Женовын хунтааж байсан ба нас барсан учраас түүнийг цорын ганц зөв залгамжлагч учир Гүнжийн үргээ хүлээх хэрэгтэй болсныг хэлтэл гайхаж балмагцсан Мя маань би юу Гүнжээ амаа татал гэж авдیں۔ Эмээн ч хэсэг шокроод тэгснээ манай хүнд юугүй л улс удирдах учраас сурах ёстой Гүнжийн хичээл ёс суртахуун үүрэг хариуцлагын талаар хэлэхэд нь Мя ч өөрийгөө яа гэж юун улс мас удирдах вэ ухааны юм ярьдгийн. Угаасаа түүний бяцхан зүрх тарих хоёр энэ их гинтийн зүйлсийг шууд хүлээж авч дийлэхгүй нь ойлгомжтой шүү дээ тий. Тэгээд би гүнж болохыг хүсэхгүй байна гэж зүхтаад явчихдаг. Манай хүнч гэртээ ирээд ээжтэй 15 жилийн турш аавыг маань хаан байсныг хэлчих боломж олдсонгүй юу гэд гомдлож өгнөө. Ээж нь ч түүнд бүх зүйлийг тайлбарладаг бөгөөд Мягийн ээж аав хоёр сасныхаа дараа манай хүнийг хамгаалж хүүхэд насыг нь хүүхдээр нь өнгөрүүлэхийн тулд 18 нас хүртэл гүнж болохыг нь нууцлж үлдэхээр тохиролцоогоосон боловч аав нь нас барсан тул түүнд цагаасаа эрт хэлэх болсон байдаг. Маргааш нь эмээн тэднийд зочлохоор ирсэн байх ба хэрвээ Мяг хаан ширээнээс татгалзвал Женов улс өмнөшгөө байхаа болох талаар хэлдэг. Үүний дараа Мя өрөөнөөсөө бууж ирэхэд эмээн түүнийг удахгүй болох уламжлалт үдшилтэд албан ёсоор гүнж хэмээн танилцуулмаар байгаа талаараа хэлээд үүнээс өмнө гүнжийн хичээл сууж гүнж бие авч явах хэрэгтэйг нь хэлтэл Мя ч шууд татгалзсан. Гэр бүл нэгэндээ худлаа хэлдэггүй гээд уурлаад өрөөнлүгээ буцаад орчихдог. Харин ээж нь түүнийг аргадан үдшилэг хүртэл гүнжийн хичээлд сунгаа гүнж болох хэсгээ шийдгээр болоод тохирцгоодог. Эмээн Мяг Жоу гэх хамгаалтын албаны даргатайгаа танилцуулаад тусдаа лимүүсэн өгч сургууль болон гүнжийн хичээлд нь Жоу түүний аюулгүй байдлыг ханган хүргэж өгч байхаар болдог. Тэгээд замаараа найз Лилиг аваад сургуультай явнаа. Мя маань бейсболдоо жоохон суух байх ба багшигаа бөмбөгөөр гусаад хаячнаа хөөрхий. Үүний дараа Мя маань Лилигийн дүү болох Майклийн засварын газарт очин засварт байгаа машинаа харчгаад явах бөгөөд эндээс Майкл манай хүнд сэтгэлийн жолоо алдарсан байгаа нь харагддаг. Гэсэн ч Мя үүнийг нэг анзаардаггүй болох нь мэдэгддэгэ. За ингээд гүнжийн ихний хичээлийг эмээн орж эхлэх бөгөөд ингэж бүгтийж алхаж болохгүй гээд хэрхэн гүнж шиг алхахаас ахуулаад зааж эхэлдэгэ. Дараагийн хичээлээр боловсон байдлаар хооллох болон Женов улсын уламжлалт бүжгийг Жоу түүнд зааж өгдөг. Манай хүн чихэндээ жаахан бартаг байх хэдий ч сүүлдээ хөөрхөн сураад ахиц гарганаа. Мяг явсны дараа Жоу Эма хоёр маань тунчиг арманчиг бүжиглээд үлднэ харин үүний дараа түүнд зориулж стилист Паулаг хоёр туслахтаа навчирсан байх ба Паула манай хүнийг хараад бүр цочод байдаг шүү. Тэгснээ ийм бурчгар үсийг ийм самаар самнах гэж оролдож энтэр. За тэгээд манай хүнийг шилийг нь өчиггүй хугалж хаяад линз зүүлгээд хөмсгнийхэн зэрлэгийг цэвэрлэн маникюр педикюр хийж үсийг нь шулуун болгодог. Амар завгүй өчнгөө сайхан маникюр педикюр өдөр бүр тэгээд бидний мэдхээр хамгийн iconic glow up-ыг хийж харуулдаг байгаа. Манай хүнч Лили Майкл хоёрыг авахар ирэхэд нь Майкл түүнийг хараад улам гүн дурлаадгаж байх шиг байгаа. Харин Лили харснаа хин чамайг сүйтгэжгээвэ гэж наад юм да. Тэгснээ бүр шээс нь гоочх гэж байгаа айтайл аашлаад манай хүнийг уйлтал нь өглөөд ихдэг за. Энэ одоо найс нь гэж бүр арай тий. Тэгээд Мяг чи надаас юм нуугаад байгаа юм шүү. Найзлахаа боллоо барьлаа гэхэд нь манай хүн аргагүй ирэхэнд хинч битгий хэлээрэ гэж амлалт аваад гүнж болсноо хэлдэг.
Тэгсэн яах вэ Лили бас муухай хандсандаа уушлалт гуйдаг л та. Гэхдээ л сэвтээ. Манай хүн ч хичээл дээрээ үсээ нуух гэд нэг кошон гуглаа сууж исэн чинь нөгөө л нэг Лана ч багшаа мяа балгаа өмсөж болохгүй гих дүрмийг зөрчөөд байна гэд малгааг нь тайлуулаадахнаа. Ангийнх нь ч ийм гоё босныг нь хараад магтаад шоолоод л өнгөрдөг. Үүний дараа Майкл мяагаас бям гарагт болох хамтлагийн тоглолтыг ирж үзхийг асууж мяач зөвшөөрдөг. Тэгээд сургууль дээр ирэхэд нь баахан сэтгүүлчд гүнж болохыг нь мэдсэн барьж идэх шахдаг ба манай хүнч Лилигээс ижиглээл ордог. Удалгүй эмээ ээж хоёр нь сургууль дээр нь ирэхэд Паула харин би сэтгүүлчдэд гэлсэн гэж зогсож байдаг шүү цайцсан гараагаад. Удалгүй дэлхийн өнцөг бүрээс ирсэн хааны удмынхны оройн зоогонд Мяамайн анх удаага гүнжийн хуваар оролцох бөгөөд хажуудаа сууж исэн хүний гарыг шатаангаа шахаад сандарсандаа мөстөө усанд хийж нэг юм аргалдаг. За тэгээд нэг усан үзэм зүсэдгсэн нөгөөх нь ширээн доогуур очихдیں۔ Үүнийгээ авах гээ тонгоож байхад нь гай болж нэг хүн тэглээд гэж байгаа юм л та. Тэгэлсэн хүн дээр нь бас нэг хүн тэглээд холион бантаг нь хутгаад баллаж өгнөө. Хатан эмээнч бүр толгоогоо газар шаахан холгуул байж байхад нь ашгүй саянаас хойш нэг л янзгүй байсан хөгшин инээснээр уур амьсгалыг арай зөөллөж нэг юм гайгүйхан өнгөрдөг. Маргааш нь эмээн түүнд уурлаагүй байх ба ач охиноо өөртөө сэтгэл дундуур гонсоосон байхыг нь анзаарч өнөөдрийнхөө бүх хичээл ажлаа цуслаад Мята чийлэрхээр гарцгаанаа. Мяач тэгээд нөгөө машинаа засвараас гаргаж унахаар болдог. Миний унаа олон сарын физикээр надад ирсэн хитэн саяын физикээр Манай хоёр тоглоомын төв орж тоглон, зургаач даруулан, корндогч идэж, цагийг зугаатаа өнгөрүүлдэг. Имээн түүнд хандаж, аав нь улс орон ард иргэдийн төлөө Мя болон түүний ээжийг орхих хэцүүхэн сонголт хийсэн талаар хэлдэгэ. Үүний дараа өсвөр дамлуу гарахдаа машин нь хүч алдаад хойшоо голцчихдаг ба жуулчдын буусыг мөргөөдөхнөө. Үүнээс болж цагдаа нар ч ирээд Мяд жолоодох ирэх байхгүй байсан тул байршлагаар болоход нь имээн жинхэнэ хатуу ухаанаа гарган ийм сайн шудраг албад манай Жинофт үйлчилвэл нэр төрийн хэрэг гарцаагүй шилдэгүүд байна энтэр гэж хаг панаалдаад санаанаасаа шагнал зохиогоод тоормсны бариулаар сүртэй аргагүй ёслоодохдаг. Тэгсэн нөгөөдөл чинь юун баривчлах хүргээд өгөө гэж авнаа. Мяа чимээгээ бишрээстэй. Үүний дараа Мяа маань сургууль дээрээ ирэхэд өмнөхөөсөө тис өр буюу үл үзэгдэгч нэгнээс хамгийн алдартай нэгэн болсон байдгаа. Өөрийг нь буул иддэг Лана хүртэл сэтгүүлчдэд Мя бит хоёр сайн найзууд гэж сийхүү бурж байдаг шүү. Харин нөгөө Жош бас л мандаа хүнийг фокуслцсан. Лана бит хоёр бэлдсэн байгаа энтер гээд бэм гаригийн далайн эргийн үдшилтэд хамт явъя гэхэд Мяч угаасаа хөөрөө зөвшөөрчих нь ойлгомжтой. Тэгээд Майкл дээр очиод өөрийг нь найсныг эвтээгнэр хэлэхэд Майкл ч гаднаа зүгээрээ гэсэн ч дотроо юм бодоол хоцорж байх шиг байгаа юм хөөрхий. Оройн Мя ээжтэй Жоштой далайн эргийн үдшилтэд хамт явахаар болсноо хэлтэл ээж нь харин арай олон оймс илээсэн гэсэндээ тэр Жош чам тохирохгүй байхаа гэхт нь манай хүн бол аль хэдийнэ хөлөө өргөд үнэлцэх талаар хүртэл ботоод төлөвлөсөн байдаг. За тэгээд нөгөө үдшилтэд Жоштой бүжиглээ зогсож байхад нь сэтгүүлчэд бас олоод ирнөө. Энэ хоёр ч тэндээсээ зүхтаад нэг байшинд ороод Жош Мяг үнсэх гэхт нь хүлэнд хоронд орооцолтоод үнсэлт нь нэг л болж өгдөггүй. Харин энэ хооронд сайн найз Лилигийнхэн ток шоу болж байх ба Мяг нь оролцсон гэж амлчаад одоо бол Жоштой хамт байгаа штэ. Тааг мартсан л байж байгаа юм. За тэгээд Жош одоо сэтгүүлчэд явсан байхаа гэд Мяг дагуулад гартал нөгөөдүүл нь битүү хүрээлцэн байж байлгүй яах вэ? Тэгснээ гүнжийг үнсээрээ гэхэд нөгөөх чинь Мяг хүчээр үнсээ наад юм да. Энэ залуу бүр анханасаа л улаан хацралчаад улаан түгний шинжтэй байгаад байсан юм а бүр. Хариуд нь манай хүнж таавчгаараа нэг сайхан гусаал цааш гүндээ. Замд нь нөгөө Ланагийн сквадийнхан тосч туслах гэж байгаа мэт бүхээг дурхитаж оруулснаа хувцас сольж байхад нь сэтгүүлчдийг дуудаж алчуураас өөр юмгүй зургийг нь даруулад хайчнөө. Айгүй зэвүүн. Ийм хэцүүхэн зүйлийг туулсан Мяа маань тэгээд ээжийнхээ ингэрт наалдаад уйлахаас өөр зүйл хийж чадахгүй штэ. Харин маргааш нь энэ үйлдэлээс нь болоод имээн түүнийг зэмлэж байх ба хэлэгч үг алга гэд нилээн урам нь хугарсан байдалтай харагддаг. Гисэн ч инглээгээд гүнд байгаа шууд болчихгүй тул уламжлалт үдшилтэд далайн эргийн найзуудаас өөр найзуудаа ураарай да гэд гаргадаг. Араас нь Жов орж ирэн та түүнд хитрхи хатуу хандаж байна. Тэр дөнгөж 15 настай шүү дээ гэж зөвлөх болноо. Мяа сургууль дээрээ найзаасаа ток шоунд нь орж чадаагүй дээ. Уучлалт гуйгаад түүнийг Жиновийн тусгаар тогтнолын үдшилтэд урьснаар найзууд буцаад эвлэрдэг. Тамирын хичээл дээр Мяа дахиад л бөмбөгөө цохиж чадахгүй байх бөгөөд өнөөх Жош ч бүр манай хүнийг шоолоод анхаарах зөвхөөгүй байхад нь
Мя түүний болдгоо борыг нь оноод бариандаа төрүүлж орж чаддаг. Оройн Майкл засвараас гарсан машиныг нь авч ирж өгөхөд Мя түүнээс бас уучлалт гуйнгаа нөгөө өдөрчлөгтэй урихт нь манай Майкл өөрийг наниад Жоштой явсанд нь үнэхээр гомдсон юм шиг байна лээ. Надаас илүү Жошт хослол илүү гоё зохино гэд яваад өгдөг. Сургууль дээрээ Мя нөгөө кошинко өмсөд улаан устай найзынхаа хажууд суугаад байж байхад нь өнөөх Лана чин өдөж хоргогоо зүгээр байхгүй. Үүний хариуд нь Мяч идэж байсан заримгаараа хөгжөөн дэмжигчийн нь хувцсыг мэлаахад нөгөөх чинь орилойл хоцордог. Энэ одоо гүнж болчоод байхад нь стил дээрлэх гэж оролдож эндэр те давраа нагаа зүгээр. Үүний дараа эмээн далайн иргэн асуудлаас болоод хит шүүмжлэлтэй хатуу хандсандаа уучлал гуйдаг ба орой болох үдшилтэд ирэн хүмүүст хандаж үг хэлхийг хүсдэг. Мөн ааваас нь түүнд үлдээсэн 16 насныхан төрсөн өдрийн бэлэг болох энэ ганган улаан өдрийн тэмдэглэлийг түүнд өгөөд явдаг. Мяч эмээгээ явсныхан дараа юмнуудаа бэлдээд гүнжийн үүрэг хариуцлагаас цухтан Колорадо руу явхаар бэлдэж байхдаа аавынх нь түүнд үлдээсэн захиаг олж уншдаг. Захианд аав нь Мяг хизээ нэг өдөр гүнжийн үүрэг хүлээхээс айх вэ гэж бодон хэцүү санагдах үед нь урам зориг, итгэл найдварыг хайрлсан утга бүхий зүйлс байхаас гадна Мя болон түүний ээжийг нь маш их хайрладаг талаараа бичиж үлдээсэн байдаг. Үүнийг уншсан Мя манж тэгээд бодлоо өөрчлөн нөгөө машинаа унаад үдшилтэд явахаар хөдөлдөг. Даанч энэ машин замдаа унтраад зогсоодох нөө хөрхий. Энэ хооронд Мягийн уучлал хүссэн пиццаг Майкл хүлээн авч үдшилт рүү явахаар хөдөлдөг. Мяч бүр шантрахаас наагур шалав норцсон байж байхад нь ашгүй Жөө түүнийг олж авран үдшилт рүү явцгаадаг. Энэ хооронд нөгөө үдшилт нь аль хэдийнэ эхэлчихсэн байх ба хэрвээ Мяг гүнжийн суудлаасаа татгалцвал энэ хоёр гар орыг нь авнаа гэд гошгорсон зогсож байдаг. Харин Мя маань өснээс нь ус туссан Хүүди Догстойгоо хурч ирэхэд нь эмээн түүнийг харан үг хэлүүлэхээр урьдаг. Мя маань хэдийгээр гүнж болоход итгэлгүй хайртай хүмүүсийн итгэлийг алтхаас айж байсан ч одоо бол Жиновийн гүнж болоход бэлэн болсноо ухаарсан талаараа чин сэтгэлийнхээ үгсийг хэлээд өөрийгөө Жиновийн гүнж хэмээн зарланаа. Эмээн түүнийг ийм сонголт хийн гэдгийг нь мэдэж байсан тул өөрийнхөө титмийг түүнд аль хэдийнэ бэлтжчихсэн байдаг. Үдшилтч үргэлжилж шинхэн гүнж маань Майклыг олж харан түүнтэй бүжгэлдэг ба энэ хоёр маань цэцэрлэглүү ярилцахаар гарцгаадаг. Майкл яагаад би гэж гихт нь Мя намайг үл үзэгдэгч нэгэн байхад чи л олж харсан гэд эцэст нь нэг ашгүй хүссэн үнсэлтэд хийж байгаа юм аа. Үүний дараа Мя Жинов руу нүүж албан ёсоор гүнжийн үүргээ гүйцэтгэх талаараа өдрийн тэмдэглэлтэд бичиж буйгаар энэ хөөрхөн киноны маань эхний анги аз жаргалтай төгсдөг байгаа. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк сабаа дараарай. За баярлалаа.